Амаа. Чи нөгөө нэг хүүхдүүдэд хичээл ордог гэдсэн шүү дээ. Тий. Би нэг очсон доо. Тэгж байгаа чи нэг юу зааж ийла? Би ч хүүхдүүдэд бүжгийн хичээл заадаг, хэл яриа засах хичээл заадаг, жүжигчин хөтлөгчийн хичээл заадаг. Хэл яриа засах нь яах вэ? Хэл яриа засах хичээл гэдэг нь одоо нөгөө нэг жоохон хүүхдүүд, за зарим ингээ хүмүүс үгийг тод зөв хэлж чаддаггүй шүү дээ. Нөгөө нэг түргийллэг мэлгэд лөлөлөө гэдэг үү? Би одоо нэг түргийллэг хэлье заяа. За. Энэ засагдахгүй юу заяа. Нарсар холор үлрүү орилоо. Энэ юу вэ? Ингээд байгаамаа. Нэг кинон дээрээс үзсэн бохоггүй юу? Нэг ах толинд харчаал. Нарсар холор үлрүү ингээд байгаа бохоггүй яа. Харин ингээд түргийллэг хийлэгтээ тод хэлж чадахгүй байгаа ч юм уу? Энийг засах хичээл ордог бохоггүй юу? Гэтэ би зөв тод хэлдэг байна. Нэг түргийллэг мэднэ шүү дээ. За. Их багмар баг бормор. Буруу хэлээд шүү дээ. Их бормор баг бормор. Их бормор юм уу? Их бормор баг бормор. Болж гин үү? Их бормор баг бормор. Их бормор баг бормор. Зөв. Зөв бэ нү? За дахиад нэг байгаа зөө. За. Илээрээ галуугаар иргэдэр иргэлтэн. Наач бол зөв хэлж шít. Энэ зөв байгааз. Тэ нөгөө нэг юу лээ? Энэ тэр амар хэцүү байсан юм аа. Би танаа хичээдээ сурцсан бохгүй юу? Хэлчихгүй. За. Юу лээ? Яасан. Байж. Мөнгө авах хөнгө зах гангандаах нэмгэл авах. Гэтэ би бол ойлгож штэ. Ойлгож байгааз. Гэтэ би тэр ихнийхийг чадахгүй амар хэцүү зөө. Нар ойроор хүрээл. Нар сар ойроор хүрээлвүү? Үгүй наа чи ингэдэг байхгүй. Нар ойроор хүрээлвүү? Холуур хүрээлвүү гэдэг байхгүй. Нар ойроор хүрээлвүү, холуур хүрээлвүү? Сар ойроор хүрээлвүү, холуур хүрээлвүү? Тэгвэл ингээд амар хэцүү. Би өөртөө хэцүү болгоод ирсэн бэ. Тэгэхээр яах нь вэ? Эхлээд үгээ зөв, сайн тогтоох нь байна. Тэрнийхээ дараа баг багаар ингээд түргэн хэлээд тэгээд дараа нь бүр нэг амьсгаан дээр 3 удаа түргийлдэг болдог байхгүй юу? 3 удаа? Тий. Нэг амьсгаан дээр үү? Тий. Нэг ингэж гүнзгий амьсгаа аваад тэгээд тэрэн дээр 3 удаа. За өөч би үзээтэй. За арай барахгүй юм шиг санагдчихлөө. Одоо чи нөгөө нэг их бормор баг бормор гэдэг ингэж хурд хэлээд байгаа шүү дээ. Энийгээ 3 удаа дунд нь юусаа амьсгаа авч таслахгүй хэлнэ гэсэн үг байхгүй юу? 3 удаа юу? Тий. Наа чи арай хэцүү байна. Энд чинь гэхдээ богинохон түргийллэг юм чи болно шүү дээ. Их бормор баг бормор гээл 3 удаа. Их бормор баг бормор. Йоо so easy. Энэ бүр арай амархан байна. So easy. Өөр юм байхгүй юу? Тэгээд тахгүй юу? За болио. За ийм хичээл заадаг. Тэгээд бас бүжгийн хичээл заадаг. Бүжиг. Гэтэ би бол хүүхдүүдэд монгол бүжиг хөвчлэн заадаг. Би бас орос бүжиг сурсан шүү. Тийм үү? Ингээд үсрээд байна уу? Ингээд тэгснэ ингэж үсэрч үлрээд. Би гэтээ сая яг хүлээ ингэх чинь баг нөгөө дуугийн санслаа. No. Нят. Чи гэтээ намайг монгол бүжгийн хичээл орж байхад харсан биз дээ. Тэгсэн шүү. Ингэж хөдлөөл. Энэ яг юу юм? Ингэж шүтлэг байхгүй. Ингэж хөдлөсөн. Ингэж мингээл. Ингэж мингээд үү? Тийм. Тэгснэ ингэж мингээд. Баяд биелгээний хөдөлгөөн байна л та. Би хүүхдүүдэд дандаа ингээ монгол бүжиг заадаг. Баяд биелгээ, хотон биелгээ гэд биелгээнүүд заадаг. Гэтэ би бол тэгэж боддог байхгүй юу? Ер нь бол монгол хүүхэд болгон, монгол хүн болгон одоо энэ монгол үндэсний ясныхаа энэ олон сайхан бүжиг дуу, шүлэг юмнуудыг ингээд сурч ирэх ёстой л гэж боддог. Тэгээд би ингээд хүүхдүүдээ ч гэсэндээ тэр монгол үндэсний ясны бүжиг тэгээд гоё ардын дуунуудыг хвчлэн заадаг байхгүй юу? За одоо харин хоёлаа үзэгч хүүхдүүдтэйгээ хамтдаа үлгэр үзэх үү? Үлгэр. Тий. Үлгэр үү? Тий. Үлгэрт би дуртай шүү дээ. Алтан шатарт хүү. Эрт үеийн цагт өсхийн 3 наснаас чулуун шатраар тоглож сурсан хүү
өргөн дэлхийгээ шатрар тоглон явсаар харь газрын ухаантар шатрчантай алтан шатраар нь мөрөөцөн тоглож хожоод шатрын авч гинэ. 15 настай Аахай мэрэгэн шатрчин хүү алсаас нутагтаа ирэхэд өөрийн хаан нь зэрэгэлдээ хааныхтаа шатар тавьж хожигдоод хамаг юм алдаад хаан төрөж унахад тулсан харамсалтай мэдээ сонсогдож гин. Хоёр хаатын толгой авалцах шатрын өргө эхлэх өдөр хүү очиж гинэ. Өөрийн хаан нь толгой унжуулан гунигтай байлаа. Нөгөө хааныхан хожсондоо оодрон омох шүү байв гинэ. Хоёр хааныхны алдарч шатарчид мэл гайхан цэл хөхрөн гүн бодол дарагдсан байхыг хүү хараад хожил хоёр тийшээ гэж минь айлтахад хожсон хааныхан хүүг харж тоглоом тохоо хийж байлаа. За шатарчид минь хааныхаа толгойд харамсаад байна. Харц миний толгойг чанган завчаад аль. Гэхэд хожсон хаан хүүг хараад дооглон Харц чиний толгойг хааныхтай чинь авна гэж гинэ. Хүү сэлмэн хурцвал цавчхад үл өвдөн. Сэтгэл нь хурцвал сэлмигч бол хуглана гэж хэлжээ. Хожсон хаан омогшин шатар тавихаар болж гинэ. Сийлбэрт модон шатраа дэлгэн өрхөд хүү хэлсэн. Сийлбэрт модон шатраар тоглобол азанд муу гэдэг. Хаан хүн байж танд алт мөнгөн шатраа алгуу. Харц миний алтан шатраар нүүхүү дээ. Гээд өврөө уудлан алтан шатраа гарган ирээд өрхөд хожил ихтэй хаан хүүг хараад гайхлаа. Хожилтой хааныхан ч хааныхаа толгойг алдах вий гэж гинт цочин айцгаалаа. Алдаж гунсан манай хааныхан ч сэргэх шиг боллоо. Шатраа өрхөд хүү хэлсэн. За толгой авахаар тавьж байгаа хойно хэрэг би хожвол алдсан бүх зүйл мал хөрөнгө эрдэнэс баялаг харц олноо эргүүлэн аваад танаа хааны бүх албад иргэд хошуу нутаг мал сүргийг бас аман шүү. Харц олон хамаг төшмөдтэй хэл хүүг байвал эрдэнэс зах. Би захих хэл хүнгүү ганц хар толгой Гээд инээд алдав гинэ. Хожил ихтэй хаан бүр гайхаад ширээн тавьсан толгой авах сэлэмнийхээ бариулыг өөртөө ойртуулан тавихад хүү хүндэт хаантан минь сэлэмнийхээ бариулыг хойш харуулan эрийг нь урагш харуул. Химманч хожих юм блэ? Дундаа байсан дээр гэлээ. Хүүгийн хэлснээр юм бэлэн боллоо. Хүү хаантаа та эхэлнэ үү? Насны ирэмбэр хүндэтгэе гэж хэлжээ. Хаан эхэлж нүлээ. Хүүч хариу нүлээ. Хаан хоёр дахь нүлээ. Хүүч мөн хоёр дахь нүлээ. Хаан гурав дахь нүлээ. Хүүч мөн гурав дахь нүдэл дээр матанд орууллаа. Хүү угасхийн босч сэлэмний ишнээс барин хожилт хааны толгойд хүрэхэд тэр хааныхан уйлан хайлж хатан хаан өршөөл гуйж хайрт хүүхдүүд нь уйлан гуйлаа гинэ. Ходжсон хааныхан инээлтэхэд Ахай мэрхэн шатарч хүү сэлэмнийхээ эрийг хожилт хааны хоолойд бариад харцардуудаа эдний дур зоргоороо мөрийцэж хаан төр харц олон газар нутаг эрдэнэс баялаг их хүүхдүүдийг гай зовлонд учруулдгийг харцгаа. Үүнээс хойш хаан харцгүй мөрийцэн тоглохыг устдаг. Толгоогоо ахуулахаар төхүүлсэн хаан тааж амьд дээрээ дуулж ав. Амийг чинь өршөөнө. Бүх нутаг албад хэрэгдээ манай хаанд өгөөд өөрөө манай хааны номхон морины ногт, догшин морины чөдөр, дорой хүний суудал, дор долонд зарцлагдж яв. Амьд тань үнтэй гэдгийг ясмахандаа ортол ойлгов уу? Гээд хоолоноос нь эрцэлмээ аваад хуйлан Хойтой сэлэм суглах ёсгүй. Азтай сайхан амьдэрцгай гэж гинэ.
Үүнээс хойш энэ хааныхан мөрөөдө тоглохыг зогсоож амар сайхан аж төрөн жаргаж гинэ. Хүүд хаан ширийг өгөх гэсэнд авсангүй. Алтан шатраа өвөрлөн айл гэсэн тоглож явсаар амар сайхандаа жаргажээ. Ер нь дуу сонсон дээр юм байна. Чамайг бодчих хооронд ч үлгэр яваад дуусчлаа шүү дээ. Тий. Дууссан. Би үдэж амтсангүй штэ. Ямар хэцүү бэ? Би бодъё гэж За ахчих. чи бодцоод одоо тэгээ чи дуусах. За байж би дахиад жоохон бодоод тий. За бөөрөг бодчих хооронд бүгдээрээ дуу сурцгаая. Инжир зураг зурах туртай юу? Би өгнөр зураг зурах дуртай. Гэхдээ би зураг зурахтай сайн биш. Сайн биш үү. Гэтэл зураг зурах туртай тий. Би ч гэсэн бага ахтай зураг зурах туртай байсан. За өнөөдрийнхөө дуу сарын болон дээрээ би зургийн хичээл гэдэг дууг бэлдэж ирсэн. Таван ТV хүүхдүүд гээд хэлдэг тийм ээ. Инжир энэ дууг бага ахтай сурж ирсэн баг тий. Сурж исэн. Одоо санаж энэ дуулвал Үгүй аха. Би дуулаагүй амар утсан байна. дуулаг айгу утсан мэн үү те. За бас дууг дуулахгүй утгаар мэдээж үгийн мартна те. За тэгэхээр одоо үзэгч хүүхдүүдтэйгээ хамтдаа зургийн хичээл дууныхаа үгийг бүгдээрээ цээжилцгээе. За эхний бодог 5 ТV хүүхдүүд зургийн хичээл хийж байна. 5 ТV хүүхдүүд зургийн хичээл хийж байна. 6 настай хүүхдүүдийн зургаар хийсэн дуу байна. 6 настай хүүхдүүдийн зургаар хийсэн дуу байна. Зэвсэг зүүсэн онгоцуудыг цэнхэр чагтаар дарсан байна. Цэнхэр чагтаар дарсан байна. Цэцэг тээсэн хүлгүүдийг цэвэр нандин зурсан байна. За дахилт нь хүслийн цэнхэр тэнгэртэй хүний дэлхий инээж байна. Хүслийн цэнхэр дэлхийтэй. Тэнгэртэй. За хүслийн цэнхэр байж гараа. Микч асуулт байна. Цэгэр гэж гарч байна. За дахилт нь хүслийн цэнхэр тэнгэртэй хүний дэлхий инээж байна. Хүслийн цэнхэр тэнгэртэй хүний дэлхий инээж байна. Хүүхэд бүрийн ширээн дээр зураг бүхэн нартай байна. Хүүхэд бүрийн ширээн дээр зураг бүхэн нартай байна. 2 дугаар бодог. Саран дээгүүр ээжигээ сарнай түлгэж зурсан байна. Саран дээгүүр ээжигээ сарнай түлгэж зурсан байна. Сайлын сүтэй хувинг нь сансрын нисгэгч барьсан байна. Цэрэг байсан аавыгаа трактор бариулж зурсан байна. Цэцэн бууны аваан дээр тагтаа суулгаж зурсан байна. За дахил мөн адилхан хүслийн цэнхэр тэнгэртэй хүний дэлхий инээж байна.
Хүүхэд бүрийн ширээн дээр зураг бүхэн нартай байна. Хүүхэд бүрийн ширээн дээр зураг бүхэн нартай байна. Нэр тийм шүү те. Хүүхдүүд болгон зураг зурхтаа дандаа гоё цэлмэг цэнхэр тэнгэртэй алтан шаргал нартай зургноо зурдаг те. Тэгээ тэрнийхээ доор Наад ч гэсэн тэнгэр тэнгэртэй. тийм шүү те. Нартай байна те. За одоо харин бүгдээрээ зургийн хичээл дуугаа аялж дуулж үзцгээе. За эхний бадаг. 5 твийн хүүхдүүд зургийн хичээл хийж байна. 6 настай хүүхдүүдийн зургаар хийсэн дуу байна. Зэвсэг зүүсэн онгоцуудыг цэнхэр жагтаар дарсан байна. Цэцэгтэйсэн хүлэгүүдийг цэвэр нандин зурсан байна. Хүслийн цэнхэр тэнгэртэй хүний дэлхийн нээж байна. Хүүхэд бүрийн ширээн дээр зураг бүхэн нартай байна. За ийм айтай. За хоёрдугаар адаг. Саран дээгүүрээжигээ сарнэ түлгэж зурсан байна. Сайлын сүтээ хувингин сансрын нисгэгч барьсан байна. Цэрэг байсан аавыгаа трактор байруулж зурсан байна. Цэцэн бууны овоон дээр тагтаа суулгаж зурсан байна. Хүслийн цэнхэр тэнгэртэй хүний дэлхийн нээж байна. Хүүхэд бүрийн ширээн дээр зураг бүхэн нартай байна. Аян ингэж явж шүү дээ. Зурсан зураг болгондоо алтан нар, цэнхэр тэнгэр, хамгийн хайртай аав ээж, гэр бүл, аз жаргалтай амьдралаа дүрсэн зурдаг хүмүүс бол зөвхөн хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгээд энэ хөөрхөн аз жаргалтай зургийн хичээл гэдэг дуугаа дахин нэг сонсоод өнөөдрийнхөө дугаарыг өндөрлүүлье. За хоёул дуугаа сонсчих. Сая дуугаа заацч. Заачлаа. За. Тийм. Намайг бодож байгаа хооронд уу? Чи бодоол суугаад исэн юм уу? Чи ямар муухай юм бэ? Би чамайг амар ингэ суугаад ахаар чи дууга дотроо цээжлээ суугаад байгаа мэн гэж бодсон шүү дээ. За би ер нь үйлий дөө. За зүгээр чи нэвтрүүлгээ ухрааж үзээд дуугаа сурчих заяа. Би дуу сурж амжсангүй штий. Йоо. За тэгвэл одоо бүгдээрээ дахиад нэг удаа дуугаа сонсъё заяа. Дахиад нэг удаа юу? Тэгээ. За тэгье. Дахиад нэг удаа дуугаа сонсоод тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг дуусгая.
хайртай. Өндөр бол миний хүү гэж өөрөөсөө өндөр өргөн өдөр бүр тоглодог болохоор өвөөдөө би хайртай. Ивээ миний хүүн ялах юм гэж элдв бүхэнд санаа зовноод л инхэр тайван хайрладаг болохоор имээдээ би хайртай. Аргагүй л мундаг шүү хүүмэн гэж аанай л надад урам өгөөд анхнаасаа дандаа дэмждэг болохоор аавдаа би хайртай. Ирэх юм шүү миний хүү гэж ингэртээ тэрч бүүвэн дуу аялан эндүү бүгдээс хамгаалдаг болохоор ээжтэй би хайртай. Би бүгдд нь хайртай.